За эрсдэл гэж ярьдаг тийм үү бид нэр эрсдлийн менежмент гэж хүн болгон бийддэг хүн болгон ярьдаг. За тэгээд таад маань сайн сонсох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө бол бид нар эрсдлийг мэддэг. Бид нар эрсдлийг маш сайн мэддэг тийм үү. Арилжаа болгонд орохдоо эрсдлийг мэдээд байдаг. Гэхдээ ерөөсөө яг эрсдлийг яг гоо яаж арилжаа хийж байгаа юм байхгүй. Одоо барьж арилжаа хийж байгаа юм байхгүй. Та нэг л болоод ирэхээр үүдээ нэг л арилжаанд ороод ирэхээр нэг л цаад хүн ч юм уу тэ онгот нь ордог ч юм эсвэл нэг шал өөр хүн гарч ирэл арилжаа хийдэг үед байдаг баг. Нэг харсан ч л дансан шатцсан. Тэгээд яг орондоо орохоос өмнө унтахаас өмнө би юу хийчихвэ гэж боддог тэ. Тэгэхээр энэ талаар бид өнөөдөр ярьцгаая. За юу ч гэсэн хамгийн түрүүнд таад баяр хүрэх нь юу вэ гэхээр дэлхийн хамгийн хэцүү тоглоом тавтай байрал тэ. Энэ бол хамгийн хэцүү хамгийн тэ одоо танаас бүх зүйлийг шаардсан тийм тоглоом байгаа. Арилжаа гэдэг, трейд гэдэг тоглоом байгаа гэж би бол боддог. Тийм учраас тоглоом талтай байрал энэ бол маш хэцүү төгсгөл байхгүй. Одоо дэлхийн одоо хамгийн хурц, хамгийн хурдан, хамгийн оюун ухаантай, хамгийн сайн сургагдсан. Тэгээ бид нар одоо нэг 10 жилийн нэг өөр сургуульд тийм үү одоо шил юу гэдэг нэг амар нэртэйч биш ямар нэгэн байл ямар нэгэн сургууль сурж байгаа тийм. Гэтэл бидний өөдөөс одоо тэр томчууд тэр одоо Централ банкад ажиллаж байгаа залуучууд тийм янз бүрийн том сургуульд төгссөн Stanford, Harvard, Oxford тийм янз бүрийн байдлаар ямар хүчтэй сайн сургагдсан. Маш хурдан компьютер ашигладаг. Маш хурдан технологи, маш хурдан танаас асар хурдан мэдээллийг авч байгаа. Тим хүмүүсийн эсрэг бол бид нар тоглож байгаа. Тэгээ бидний эсрэг бол ерөнхийдөө юу гэдэг дэлхийн хамгийн хурдан компьютер, маш туршлагатай арилжаачаад хэд 10 жилээр арилжсан. Тэгээ маш их мөнгөтэй хүмүүс арилжаж байгаа гэсэн. Бидний эсрэг тоглож байгаа хүмүүс. Тэгээ одоо бид нар болохоор юу гэдэг юм бидний авж байгаа мэдээлэл одоо бид ингээл нэг чарт хараад за энэ нэг имбаланс байна да. Одоо эндээс л өсч өгөх та гэж нэг лонг ордог. Гэсэн чинь наад баланс чинь биш ээ. Ингээд доотлын баланс дээр нүлээж байгаа хүмүүс ч байгаа. Тийм арилжаа. Одоо бид нар ингээл нэг чарт харж байгаа бол тэр хүмүүс чарт харахгүй. Тэд нар бүгдээ тоо хардаг. Тэд нар бүгдээ мэдээллийг хардаг. Мэдэн дээр арилжаа хийдэг тий. Тэгээд бид нарыг зүгээр алдгай хүлээгээл хотоод сууж яадаг тийм хүмүүс байгаа. Тийм мундаг хүмүүс, тийм одоо аимшигтай хүмүүс бол бидний өөдөөс арилжаа хийж байгаа. Бидний өөдөөс тоглож байгаа. Тэгтээ шүү дээ. Тэгээд тэглээгээд энэ тоглоом маань ерөөсөө шудраг бус юм уу? Ерөөсөө амар тийм шудраг бус тоглоом байна. Ийм тоглоом цаашаа арсан байдیں۔ гэж байгаа бол биш. Энэ бол хамгийн шудраг тоглоом байна. Маш шудраг тоглоом. Тэгтээ хамгийн харгас тоглоом байна. Харилжаа гэдэг өөрөө. Таад бодоод үзэлтэй. Бид нар ингээл өөрсдийнхөө мөнгийг тавиал. За энэ нэг ийш явж магадгүй байна гэсэн нэг бет тавиад арилжаанд ороод байна шүү дээ, тийм үү? Тийм учраас маш шудраг. Гэтэ маш харгастай бид нар мөнгө алдах боломжтой. За тэгээд энэ арилжаанд дэвш энэ тоглоомн дээр хинч бидний талд орохгүй, хинч таны талд орохгүй, хинч таныг шүүхгүй. Энэ юуны маркет мейкерийн буруу штэ, энэ чиний зөвөө чамд мөнгө ч үгүй тийм юусоо байхгүй. Хинч бидний талд орохгүй, хинч шүүхгүй. Тэ? Энэ тоглолтод бол ерөнхийдөө танаас өөр хинч таны талд байхгүй. Би ч таны талд байхгүй штэ. Одоо шил өчтөр алдаа зарим лонг би лонг шортларч байсан. Тэ? Нөгөө нэг ментор гэдээсэн юм нүртэл эсрэг гараад арилжаа ороод байгаа. Яаж хүн тэ зүг арилж юу ах юм бэ тийм үстэ тоглоом тоглох юм бэ тийм үстэ. Тэгэхээр энэ тоглоомонд бол ерөнхийдөө бол зөвхөн танаас бусд нь бол таны дайсан. Таны эсрэгдлийн тоглогч байна гэсэн. Тэр одоо таны тэр дотоод хүн чинь хүртэл зарим үед таны өөрөө ч эсрэгдэлд орсон үе байдаг. Тэ? За тэгээд ерөнхийдөө бол анх орж иж байгаа хүмүүс яг энэ баруун талд харагдж байгаа зураг дээр залуу шиг уцаа барайл хэдэн доллар хийгээл зүгээр өстөн нэрээ доолыг үлдэрлээд байх юм байна даа л гэж бодож ярилцаанд орж иж байгаа хүмүүс байгаа. Тэ? Зүгээр л орж ирэл мөнгө амархан мөнгө олчихъя. Зүгээр орж ирэл мөнгө хийчихье зүгээр өстөн нэр долларыг үлдэрлээд өгнө. Одоо ерөөсөө ажлыг тэ энэ 5-9 ажиллаа гарна. Тийм хүмүүс орж иж байгаа. За тэгэхээр тэр мөрөөдөл ардаа хаяад яг одоо өчтөр авсан, урчөдөр авсан бэлдсэн дэвтэр дээрээ яг одоо тий таад маань тий миний тим төгс биш ч ер нь л таад арай зах зээлд удаан энэ тоглоомд удаан амьд үлдээ тоглолцсон тим хүний хувьд хэлж байгаа зүйлүүд байгаа учраас таад маань сайн тэмдэглээд аваарай гэж хэлмээр байна.
За тэгэхээр бидний энэ тоглоомд хийх ганцхан зүйл байгаа. Тэрний юу гэхээр аль болох удаан амьд үлдэх. Тэрний үгс үг гэхээр удаан энэ тоглоомыг тоглож чадах тийм суудлыг одоо эзлээ суугаад байх хэрэгтэй байгаа байхгүй. Дансааштайгаад гараад ерөөсөө тоглоомоос энэ арилжаа гэдэг зүйлээс гараад явах биш. Одоо юу гэдэг энэ одоо дансаа өөрийн одоо хөрөнгөө арилжээ гэсэн одоо тодорхой хэмжээ капитал байгаа даа шүү дээ. Тэр капиталаараа аль болох удаан л энэ зах зээлд амьд үлдэх хэрэгтэй байгаа даа. Тэгээ бидний хамгийн ихний хийх зүйл, хамгийн ихний зорилго бол энэ тоглоомд ялъя гэх биш, энэ тоглоомоос мөнгө хийя гэх биш. Би энэ тоглоомд яавал хэрхэн удаан амьд үлдэж чадах вэ гэдэг зүйл дээр фокуслах гэсэн үг. Тэгээ ерөөсөө мөнгө олъё биш. За тэгвэл яах юм бэ гэхээр бид нэр үүнийг хийхин тулд шүү дээ өөрийн байх ёстой газрыг маш анхааралтай сонгох ёстой. Тэ одоо юу вэ гэхээр бид нар ингээд арилжаанд ордсон шүү дээ. За өнөөдөр одоо алт нэг дээшээ лонг явах юм шиг байна. За би энэ талд арилжаанд орчих, лонг арилжаанд орчих гэдээ явдаг. Гэтэл тэр маань эсрэгээрээ лонг биш бидний эсрэг явдаг тохиолдол байгаа шүү дээ. Тийм үү? Тэ. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр бид нэр одоо өөрийнхөө ялах боломжтой тоглоомыг сонгоно гэсэн үг. Үнэхээр таны дээр одоо орсон арилжаа чинь буруу цагт орсон байж болно шүү. Та магадгүй тэрэнд эсрэг арилжаа хийж болно шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр бүгдийг бид нар маш сайн бодож явах хэрэгтэй. Маш сайн одоо өөрөө гарах гэж байгаа шийдвэрээ 2 3 4 5 удаа тий дахин бодох хэрэгтэй. Зарим үед ийм хүмүүс байгаа. Арилжаанд орчоод хүүе би чинь ягаад тэрэнд эсрэг арилжаанд орсон юм бэ? Хүүе би чинь яг эндээс орчих уу? Гэт нэг ингээд яг арилжаанд орсон хүн өөрөө мөртлөө дараа нь ингээд арилжаанд ороогүй хүн шиг агталдаг хүмүүс байгаа. Тэгээ буруу цагт орчих. Би яагаад гарчлаа? Буруу цагт орчлоо. Тэр бүгд юу гэдэг яг орж байгаа шийдвэрийг ерөөсөө өөрөө гаргаж чадахгүй байгаа байхгүй. Тэ? Дахин бодож чадахгүй байгаа байхгүй. За тэгэхээр бид нар дараагийн экстра зүйл юу гэхээр таны одоо бидний дайсан тийм үү? Одоо бидний одоо тэр чартантаас угадаг smart money тэ одоо тэр хөдөлгөөн хийгээд байгаа тэр дайсан маань хэрхэн бодож хөдөлж байгааг ойлгох нь өөрөө маш чухал байдаг. Энэ юу гэхээр чарта сайн уншиж ойлгодог болох нэ. Тэгээд одоо биднэрт одоо зах зээл гэдэг өөрөө unlimited буюу хязгааргүй зүйл байгаа шүү дээ. Тэгээд 7 хоногийн ажлын 5 өдрийн 23 цаг ингээл хөдөлж идэг, байнгын хөдөлж идэг. Нэг бол дээш, нэг бол доошоо зүгээрт байнгын хөдөлж идэг. Гэтэл яг энэ хязгааргүй зах зээл, хязгааргүй хөдөлгөөнд одоо магадгүй ирээдүйд 100 200 жил, 300 жил, магадгүй ирээдүйдээ хүн төрөлхтөө оршин байгаа цаг хугацаанд бол энэ чарт гэдэг зүйл хөдөлж л байна. Гэтэл бидний болохоор тэр капитал буюу арилжах хэмжээтэй арилжааны мөнгө биднэрт оногч байгаа цаг хугацаа магадгүй би одоо 10 жил 20 жил арилжаа хийж болно шүү дээ тийм үү. Эзэж би 50 гарч 60 гарч арилжаа хийж сунагч бас хэцүү шүү дээ тийм маш стресстэй ажил. Тэгэхээр яг биднэрт ингээд хязгаарлагдсан байгаа энэ цаг хугацаа энэ мөнгөтэй үед бид нар яах ёстой вэ гэхээр маш болгоомжтойгоор бид нар энэ дайсантай тийм эсрэгтлийн тоглогчтойгоо байлдах тулаанаа сонгох гэсэн. Зөв цагт орно. Зөв одоо хүлээлттэй тийм зөв арилжаануудыг хийхин тулд хүлээн гэсэн. Маш сайн өөрт байгаа зүйлсээ одоо ашиглаж төлөвлөгөө гаргана. Тэгээд тэр нөхдүүдтэй байлдах газар байлдах үеэ сонгох гэсэн, байлдах цагаа сонгоно. За тэгээд түрүүний хэлдгээр энэ тоглоомонд амьд үлдэх хэрэгтэй гэдэг чинь энэ тоглоомд маш удаан хугацаанд үлдэх хэрэгтэй гэж хэлээд байгаа. За ерөнхийдөө юу гэдэг вэ гэхээр ер нь нийт арилжаачдын 90% нь өөрийнхөө дансныхаа 90%-ийг 90 хоногт чаддаг гэж байгаа. Тэг судалгаа байгаа. За энэ хүмүүс зарим үеэс бас ингээд жоохон юу хийж магадгүй санаа нийлж магадгүй тийм. Нэрэл би чинь нэр нэг 2-3 сар дансаштайгаа дуусгачлаа. Тэр чи юу илээ нэг 90 юмштаачлаа. Бид бодож байсан бас би бас ингэ иймэрхүү байсан. Ер нь бол 3 сар бол нэг анхаал таад нөгөө дансаа харуулсан шүү дээ. Анхаал $1000 цэнэглээд бас 3 сар явсан яасан. Тэгэл хөрөх шатаал дууссан юм бэл. За тэгээд яг энэ алдаад байгаа шалтгаан нь бол юу вэ гэдгийг зүгээр л яг нэг эрсдлийн менежмент байхгүй байгаа. Яг үндэл ингээл арилжаач хүн гэдэг л нэг амар мундаг бүр ингээл стан нэрээ юмцэн боддог ингэдэг тэгдэг хүн юм болоо гэж бодсон боловч яг үндэл бид нэр риск менежмент буюу эрсдлийн менежмент гэдэг зүйлийг яг ингээд өөрийн болгочиход эрсдлийн менежмент гэдэг зүйлийг яг ингээл бүр маш сайн ойлгоод алхам тутамдаа аваад явчихад бол тийм ч амар хэцүү биш зүйл болоод байгаа байхгүй арилжаа гэдэг бол өөрөө. Хүмүүс яг нэг эрсдлийн менежмент, эрсдэл гэдэг зүйлийг ерөөсө тоодгүй.
Тэгээд мэдгүй пум ингээл ингээ харсан чи арилж байгаа ингээл стоплос болсон, даасан шатцсан ч юм уу. Одоо фанд арилж байгаа daily loss нэвтэрсэн. Ахаал нэг өөр данс одоо цэнгэлэх гээл өөр данс авах гал сууж идэг байна. За тэгэхээр би та бүхний яг одоогийн шинэ мэрэгжил одоо арилжаач ингээд тэгэхээр л ерөөсөө арилжаач стандарт мөнгө хевлээд гэдэг нөхөр биш байх нэ. Бид нар юу вэ гэхээр бид нар нэг те хувь компани одоо энд байгаа хүмүүсийн би та бүгд өөрсдөө нэг ингээд компани гэж бодвол та тэр компанийхаа risk manager болно гэсэн үг. Таны шинэ албан тушаал, шинэ ажлын чинь одоо mist. Бид нар бол professional risk manager. Бид нар бол мэрэгжлийн эрсдлийн менежер. Энэ арилжаа үнэхээр эрсдэл гаргах боломжтой цаг мөн одоо боломжтой оролтын систем мөн үү, оролтын үе мөн үү биш үү? Би үнэхээр арилжаанд орохдоо эрсдлээ яг ийм хуваар бодож чадчихээн үгүй юу гэдэг тийм шийдвэрийг боддог, тийм зүйлийг бодож байгаа. Та тийм одоо мэрэгчлэлтэн болох хэрэгтэй байдаг байхгүй юу? За энэ мэрэгчлэлтэн энэ бол таны заавалч байх хэрэгтэй давхар мэрэгчлэл гэж ойлгож байна. За яг таны магадгүй өөр та арилжаач биш одоо эмчж иж болно тийм эсвэл өөр зүйлжүүлж байна. Гэхдээ та эмчжсэн ч гэсэн арилжаанд орж иж байгаа. Та энэ мэрэгчлийг эзэмшихээсээр аргагүй. Тийм ээ. Одоо би ном бичдэг хүн одоо юу гэдэг нь зааж байна. Би кино бичдэг хүн. Би кино найруулагч. Гэхдээ кино найруулагч мөртлөө нэг кино одоо нэг хүмүүсийн бич одоо нэг зураглаачийн биччихсэн киног ингээд үзэхгүйгээр би найруулнаа гэж суугаад иж болохгүй шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ бол өөрөө бүр basic буюу одоо тэр нэг хамгийн энгийн зүйлүүд байгаа байхгүй. Би эрсдлийн менежер, би ямар арилжаачны өөрийнхөө дансныхаа эрсдлийн менежер, би яг өөрийн гэсэн компани эрсдлийн менежер гэдэг шинэ албан тушаалтай би энэ ажлыг хийж чадахгүй бол танай компани сүрнэ. Танай компани дампуурна тийм үү. Ашиг олгосоо эхлээд бид нэр өөрийнхөө хөрөнгийг хамгаалах нь маш чухал. Хамгийн түрүүлж хийх ёстой зүйл. Ерөөсөө ирээдүйд би ийм төгрөг олно гэдээ ингээ бодох биш. Би яг одоо энэ эрсдлийг гаргаад үнэхээр тийм ашиг олох боломжтой юу? Тэгвэл би яг одоохоо өөрийнхөө хөрөнгийг хамгаалаад би ийм хэмжээний л эрсдэл гаргая. Энэ эрсдлийг би алдчихвал би энийг дааж чадна. Дараагийнхаа арилжаан дээр би ахад иймэрхүү хэмжээний л эрсдлийг гаргая гэж боддог болох хэрэгтэй байгаа. Дэлхийн та хамгийн мундаг арилжаач чинь та зүгээр өстө нэрээ бүр хамгийн сайн арилжаач чинь байсан ч гэсэн та эрсдлийг ерөөсөө танд тоодч чадахгүй байгаад байвал та ерөөсөө мундаг арилжаач болж чадахгүй нэг про арилжаач, про трейдер гэдэг чинь болж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бидний ерөөсөө бодох бодол бол юу вэ гэхээр хөрөнгийг хөрөнгө хэмнэх гэдэг нь юу вэ гэхээр одоо дансандах эрсдлээ бага байлгах тий эрсдлийг бага байлгах тэгээд эрсдлийг бага байлгаснараа орлогыг бий болгож байгаа байхгүй. Эрсдэл бага болоод ирэхээр бид нарт дараа нь ингээд арилжаанд орох тоонууд нэмэгдэнэ гэсэн үг. Тэр тоонууд нэмэгдэх тусам тэр тэндээс чинь танд орж иж байгаа арилжааны типийнүүд байгаа, орлогууд байгаа. Орлого бий болно. Орлого бий болсноороо таны данс тогтвортой удаанаар өснө. Хэдэж ийм өсөлт байхгүй. Бид нэр харин ийм өсөлтийг ирж болно. Энийг жоохон томруулаад цаг хугацаа өнгөрсөн дээр харахаар энэ чинь ийм өсөлт болно шүү дээ тийм үү? Гэтэл зарим хүмүүсийн хөдөлгөөн бол яадаг вэ гэдэг нэг ийм. Зүгээр ингээд баахан юу гэдэг нь унтахаас нь баахан арилжаа хийцэн. Тэгээд ерөөс эрсдэл байхгүй. Ерөөс данс эрсдэл гэж юу юм бэ? Тийм хүмүүс өндөө байгаа. Та бүхэн маань ер нь ихэнх нь мэдж байгаа бах. Тэгээд алтан дөрөв дансныхаа 1% эрсдүүлээ. Дансныхаа 1% эрсдүүлж арилжаанд орохгүй. 1%-аас илүү битгий эрсдүүлээ гэдэг яриад. За тэгвэл бид ер нь бол бид сансргүй байдлаар 10 арилжаанд дарааллаад арилжаанд алтлаа гэж бодъё л та тийм үү. Тэгвэл бидний алдж байгаа алдагдлын үе нийт дансны 10% л байна шүү дээ тийм. Тэгэхээр бид нар цаанаа 90%-аар арилжах боломжтой болоод байна тийм үү. Дараа нь тэгэл юу гэдэг нь 3-4 арилжаа ижил буцаагаад та өөрийнхөө 100% данс дээр ирж болно гэсэн үг. Тэгвэл энийг арай өөр хэлбэр бодоод үзье л та. Бид нэг юу гэж бодъё. Та одоо ингээд амар том ингээд cruise аяллаар аялж байгаа заа ингээд та өөрийгөө нэг одоо нэг зав бай гэж бодъё. За таны зав ингээд нэг байдлаар те одоо нэг далаад ингээд живж гин. За нэг газар нэг гэмтэл гараад ч юм уу нэг газар цоороод ч юм уу те далаад живж гин. За таны зав чинь таны данс байлаа гэж үтэй 100% данс. Тэгвэл таны данс ингээд таны зав ингээд 1%-аар ингээд живэх нь танд
одоо дотор байгаа хүмүүсийг одоо аврах боломж те хаана юу гэмтэл гарсан эдгээр бүх зүйлийг ингээд одоо бүгдийг анализ хийх боломж гарах уу? Эсвэл таны данс зөвшөөд ингээд давчин ингээд 5 20 30 40 60 70 гэдэг хуваар ингээд живхэн хурдан уу те. 1% хурдан биз дээ. Данс ингээд юу чин завчин ингээд 1 хуваар ингээд живээл те. Жохон байж байгаа цаг болгонд баг 1% ингээд живээд байлаа. Та тэр хугацаанд бүх одоо зорчигчдыг бүгдийг гаргаад заваа баг магадгүй аврах бас юу гэж болно шүү дээ. Тийм үү одоо юу гэдэг аврах тусламж дуудаад ч юм уу те. Тиймэрхүү байдлаар. Энэ бол өөрөө яг арилжаан дээр яваад байгаа байхгүй. Арилжаан дээрээс давхар ажиллаад байгаа байхгүй. Хизээч дансыг 5-10% одоо яаж болохгүй. Эрсдүүлж болохгүй. Би бас анхаас дансыг тэгж л өсөжсэн. Та хэд харуулсан татаа олтуудыг бол бүгд дандаа тэгж хийсэн. Яг л тэр хувь, яг л тэр эрсдэл. За тэгвэл энд нэг ийм систем байна л да. За энэ нь ямар систем бэ гэхээр хүн ингэдэм байна. Хүн эхлээд дандаа 1% эхэлдэм байна л да. Арилжаанд бизнес дээр арилжаа 1% эхлүүлнэ. За 1% эхлүүлсэн. За 1% дээр арилжаан дээр алтлаа. Тэгвэл яадаг вэ гэхээр хүмүүс өмнөх стоп-лосоо боддог. Өмнөх стоп-лосоо бодонгуудаа тэр стоп-лосоо нөхөх арилжаа хийдэг. 2% эрсдэлдэг. Тэ? Алдах тусам өөрийнхөө хувийг нэмжээдэг байхгүй нөгөө хүмүүс ч юм. Энд тийм хүмүүссэн байгаа нэг алдчихад. За алдснаа олноо. Гайл нэмэл хувь оруулаад нэг талаар орсон бол 2 лот, 2 талаар орсон бол 3 лот, 3 талаар орсон 4 лот гэл ингээл энэ бол дансаа хувьлал ингээл нэмэл давалдал яваас. Тэгэл хамгийн сүүлд тэ нэг азан таарад ч юм нэг удаа ингээд арилжаа TP авлаа гэхэд нөгөө данс чи брейк юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр ерөнхийдөө бол та арилжаанд алдах тусам өөрсдөө эрсдлийн хувийг нэмж тэрийг нэмсээр эцэст нэг удаа ярахад тэр нь арай гэж өөрийнхөө дансан дээр нэрдэг. Тэгмүүд яадаг вэ гэхээр энэ хүртэл яг ингээд амар гой бодож арилжаанд орж байгаа байхгүй. За 1% эрсдэл. Тэгмүүд энэс хойш яаж ийн гэхээр дандаа өмнөх өөрийнхөө арилжааны сэтгэл хөдлөл төлөвлөгөөгүй байдал зөвхөн энэ өмнөх алдсан мөнгөндөө бодож арилжаанууд дээр ороод буцаад өөрийнхөө яг дансан дээр ирэх гэж байгаа энэ одоо зорилготой тэгээ буцаад яг 100% дээр ирэх гэж байгаа зорилготой байдаг. Гэтэл бидний энэ зорилго чинь ерөөсөн анхны дансандаа очихд биш шүү дээ. Бидний зорилго чинь юу вэ? Ашиг их зорилготой. Дансыг өсгөх зорилго байгаа шүү дээ. Зорилготой байгаа шүү дээ. Энэ гэхдээ бүр ингээд юу вэ шүү? Бүр ингээд амар гоё жишээ тий. Бүр ингээд ядчил break even болж байгаа жишээ биш үү? 1%-тай. А гэтэл та энэ дээр ингээ хасах 8-аас нь хасах 16 гэсэн ингээ явсаар бүр тэгрүү явж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ганц эрсдэл юу вэ гэхээр арилжаан дээр ер нь ганц эрсдэл таны ингээ та ингээ хязгаарлах ёстой эрсдэл юу вэ гэхээр та өөрөө байгаад байгаа байхгүй. Арилжаа хийж байгаа та өөрөө таны дансанд та өөрөө эрсдэл болоод байгаа. Эрсдэлт ерөөсөө дансандаа 1% эрсдэл биш. Та яг арилжаанд орохдоо та өөрийгөө эрсдлийг хянах хэрэгтэй байгаа байхгүй. Та өөрөө тэр арилжаан дээр дансанд бол та өөрөө эрсдэл байгаа. Тэ? Тийм учраас таны дансны хувьд бол хамгийн том эрсдэл нь бид өөрөө байгаа байхгүй. Та өөрөө байгаа. За тэгвэл нэг юм байна л да. Одоо бид нар ингээ ямар нэгэн байдлаар арилжаан дээр алддаг тийм үү? За үнэхээр 10 дараалж алдах боломжтой байгаа юу? Та хэд мэн чат хийгээд үзтээ. Комент одоо юугаар. Хүн үнэхээр 10 дараалж алдах боломж байгаа юу? 10 дараалж алдах боломж байгаа тийм үү? За тэгвэл та 1% эрсдүүлснээр 10 дараалж алдах боломж болон 3% эрсдүүлснээр 10 дараалж алдах боломж 5% эрсдүүлснээр 10 дараалж алдах боломжийг хараад үзээрэй. За 1% эрсдүүлээд ирэх бид нэр 10 болж байна тийм үү? Нийт дансныхаа 10% л алдчихна. 3% эрсдүүлсэн чинь ингээд 10 дараалал алдсан чинь. Гэтэ яг ингээд 3 яг үнэхээр 3-ыг барьж чадвал шүү дээ. 3 болсноо 5 болоо 5 болсноо 7 болоо ингээд яваад иж болохгүй тий. Яг 3-ыг барьж ирсэн чинь нийт дансныхаа 26%-ыг алдчихна. 5-ыг эрсдүүлсэн чинь нийт дансныхаа 40%-ыг алдчих байгаа байхгүй. Энд чинь нөгөө нэг 5 за 5-ыгаа ахаад нөгөө нэг яг 95-аас ахаад 5 нь болоо явчихна тий. Тэгээ 95-аас 8-аар 4-оор 9-аар 8-ыг хассантай ахаад ингээ хасаач тий. Тэгээ ингээ харсан чинь 40%тай дансаа алдчихна гэсэн. Буцаагаад энэ 40-ыг та одоо 100-аас чинь 40 болчихно гэхээр эн чинь ер нь 60% та нүртэд ш тийм үү. Энэ 60 руу буцаж ханшаа аваач арилжаа аваачихын тулд та маш хэцүү замыг туулна гэсэн. Занд нэг юм жишээ байна. 1000 трейд хийгээд биш дээ. Хүн 10 алдаж болох боломжтой хувь гэж байна. 1000 трейд хийхээс.
За тэгвэл одоо энэ дээр та харъя. Та дэлхийн ямар ч арилжаач юм байсан заяа. Та дэлхийн үнэхээр мундаг арилжаач. За байли би нэг win rate те одоо би win rate маань мэдвч 50% та арилжаач юм бай гэж бодъё заяа. 50% та арилжаач юм байла. За байли би 60% та арилжаач юм заяа. Би win rate 60%. Би өөр нь 10 арилжааны 6-ыг нь ялцдаг. Гэтэл яг энэ хүн 1000 удаа арилжсан арилжаад дунд 10 дараалж алдах боломж маань өөр хэд вэ нэ гэхээр 10% байгаа байхгүй. Тэ 10% та тэгэхээр тэр хүн алдах боломж байх нь 10 дараалж. За боли 10 дараалж алдна гэхээр би чинь 10-д 6 алдах хүн шүү дээ. 5 дараалж алдах боломж байна уу? 100% гэж шүү дээ. Заавал ч 1000 арилжаа гэхэд өөрт чинь бол 5 дараалж алдах боломж байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. 6 дараалж алдах уу? Байна 98 гэж юм бүр. 7 бүр 80 гэж тий. Яг гоо эндээс л 48 арайгааг байна тийм үү? 60% арилжаач. Гэтэл яг үндэ бид нэр 60% төгөлж чинь үү? За миний хувьд би л энэ 7 хоногт нэг 100-ийн данс эхлүүлээд арилжсан. Ер нь одоо win rate бол нэг 40% л хэлээ. Гэтэл 40% миний яг одоо дансан дээр ингээ би цаашдаа одоогоор нэг 11 90% 12 3 арилж байсан баха. Тэгтэл тэрэн дээр тэр ингээд тэр 12 3 арилж 1000 болоход би бол ирээдүйд 10 арилцсан 10 дараалж алдах боломж бол 100% биш шүү дээ. Юу гэсэн үг юм бэ тийм ээ? Зоолттой 10 дараалж алдах нь шүү дээ тийм үү? Тэгэхээр та ямар ч арилжаач юм байсан, ямар ч мундаг арилжаач юм байсан, win rate маань тий ямар ч мундаг арилжаач юм байсан та бол заавал 10 дараалж алдах боломжтой байх нэ. За бүр энэ минь бол тий энэ л арай. Ер нь бол за нэг 70-аас доош бол тий 5 дараалж алдах боломж л 91 байна. Тэгвэл бид нар тэр 5 дараалчих дээрэл 5 дараалж алдах тэр нэг үе биднэрт ирнэ гэдэг хэлээд байгаа маань статистикээр. Тэгвэл 5 дараалаад алдахтаа л бид нэр рискэл зүв байраад ирвэл бид нар 5%-ыг л алдах нь. Буцаагаал энийгээ ганц 2 3 арилж агаар хийчихвэл буцаагаал дансаа буцаагаад тий recover хийчих нь тийм үү? Яг тэр 5 дараалаад алдах дээр ирсэн чинь ханш би бүр яг тухайн үедээ би ингээл амар эго унжирсан ямар ч эрсдлийг барихгүй арилжаан дээр ямар ч TP юу гэдэг ерөөсөө зүгээр би үгийн л алддаг би үгийн л 60% арилждаг хамаагүй гэл тэгэл явж ирсэн яг 5 дараалал ирсэн чинь дансааштай бол яах вэ? Үнэхээр харамсалтай байсан. Үнэхээр босгосон хөрөнгө байхгүй да. Тэгэхээр ийм одоо энэ trading strike гэдэг яриад байгаа шүү дээ. Losing strike бол биднэрт зоолтой ирэх зүйл байх нэ. Тэгэхээр биднэрт ер нь арилжаан дээр шүү дээ. Яг одоо энэ эрсдэл гэдэг одоо энэ том арилжаа гэдэг зүйл дээр бол биднэрт хийх бол дөрвөн одоо биднэрт яг эндээс гарах хэвээр дөрвөн л одоо арилжаанд орсон бол гарах хэвээр дөрвөн л зүйл байгаа. Нэг нь юу вэ гэхээр жижиг ялалт, том ялалт, жижиг loss, break even. Одоо шил би ингээд арилжаанд TP одоо би арилжаанд ингээд нэг орлоо шүү дээ. За анш ингээд явлаа. За би эндээс ингээд long орчих. Одоо эндээс long орлоо. Тийш анш явлаа. За энд орсон. Миний столс энэ доор TP энд. За тэгэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр эндээс жоох ингээд одоо бидний миний чиглэл буруулж болно тийм анш үнэхээр дээшээ биш. Ингэж орж ирсэн яг орсон зэг дээр ингээд доош явчихна. Үл stop loss тавихгүй явбал л тэгвэл бидэрт ерөөс big loss гэж зүйл байхгүй байна шүү дээ. Бид нарт 3 сонголт. Нэг бол stop loss биш нэг бол small loss, нэг бол жижиг ялалт. Small win, нэг бол big win, эсвэл break even. Ийм дөрвөн сонголт. Хизээч тэр доор big loss гэсэн зүйл байхгүй. Big loss. Хизээч том арилжаан дээр том алдаж болохгүй. Тийм учраас бид нарт эрсдлийн менежмент гэдэг зүйл хэрэгтэй байна. Тийм учраас бид нарт тэр баг эрсдлээ дансаа баг эрсдүүлээ гэдэлээд байгаа ч зүйл байна. Энэ өөр маш чухал. Одоо юу гэдэг бид нар ингээд хичээлийн эхэнд ингээд яриад өнгөрч байгаа боловч одоо нэг сар юм 2 сарын дараа та хэд мань яг өөртөө арилжаа гэдэг ихээр хэдэн хувийг эрсдүүлээд яаж арилжаад тий арилжаан дээр маш том дансааштайгаад фандууд дээр мэдээж фандууд дээр үзэх байхдаа фандууд дээр нэлээд дансааштай хүмүүс гараад ирнэ. Тэр үед би энэ юуг ахиж орно эрсдлийн менежментийг нэг дунд нь нэг сануулж авахгүй бол ерөөсөө болохгүй байгаа тийм. Тэгэхээр жижиг ашигч гэсэн өөрөө биднэрт бол маш боломжтой одоо жижиг ашиг бол өөрөө маш одоо энэ дансыг өсгөх өөрөө том дэлгүүр байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө дансаа битээ том одоо эрсдүүлээрээ цаашдаа арилжаан дээр орж байгаа одоо арилжаа хийж байгаа хүмүүс байгаах арилжаа хийхгүй ирээдүйд хийх гэж байгаа хүмүүс ч байгаах 1%, 2% ер нь багаараа эрсдүүлээрээ
Эрсдлийг хэн сайн барьж чадчих тэр хүн энэ тоглоом дээр удаан байна. Тэр хүн үнэхээр арилжааг сайн хийж чаддаг болно. Тэр хүн энэ тууштай байж чадна. Тэгэхээр та өөрөө тэр дэлх хүрэн шүү за. Ерөөс энд ямар нэгэн арга барил, ямар нэгэн бүр ингээл яг бид нэр смарт меню концептыг үзнэ. Гэхдээ энэ арга барилыг үзчихвэл өстой алаад хийдаад байна. Смарт меню концепт үзээд сураал тэгснээ эрсдлийн менежмент байхгүй зүгээр өстөнөр дансаа 100% эрсдэлэл ингээл ажилладаг бол ерөөс ямар ч өмнөсөд дийлсэн юм байхгүй шүү. Тийм үстэй. За тийм байна. Өнөөдөр эрсдлийн менежмент, эрсдэл гэдэг зүйлийг энэ хүртэл манайхан асуулт байл. Асууж болно.